Одоо бид хэрхэн холимог бутархайг засагдах бутархай болгох, мөн засагдах бутархайг яаж холимог бутархай болгох талаар авч үзье. Эхлээд нэр томьёоны хувьд бага зэрэг тайлбархийг холимог бутархай гэж ямар тоог хэлэх вэ? Та өмнө нь магадгүй иймэрхүү тоо орж ирсэн байх. 2 бүхэл 2-1. Энэ бол холимог тоо. Яагаад гэвэл энэ нь бүхэл ба бутархай тоог агуулсан байна. Тийм учраас холимог тоо гэж нэрлэж байгаа. Энэ бол бутархайтай бүхэл тоо. 2 бүхэл 2-1. Тэгэхээр 2 бүхэл 2-1 гэдэг нь 2 ба 3-ын яг дунд орших тоо гэдгийг та нар мэдэж байгаах гэж би бодож байна. Тэгвэл засагдах бутархай гэж ямар тоог хэлэх вэ? Засагдах бутархай гэдэг нь хүртвэр нь хуваараасаа их байх тоог гэлнэ. Засагдах бутархай жишээ авч үзье. Би дурын нэг тоо бичье. 23-ыг хуваах нь 5. Энэ бол засагдах бутархай. Ягаад? Учир нь 23 бол 5-аас их. Энэ маш энгийн. Тэгэхээр засагдах бутархайг холимог бутархай болгож болно. Мөн холимог бутархайг засагдах бутархай болгож болно. Сүүлийнхээс нь эхлэе. Хэрхэн холимог бутархайг засагдах бутархай болгоход аргыг сурцгаая. Эхлээд үүнийг ерөнхий тохиолдолд үзүүлье. Энэ ямар ч тоо тавихад зөв хариу гардаг байна гэсэн үг. Тэгээд дараа нь баталгааг нь хийнэ. За тэгэхээр 2 бүхэл 2-1-ийг засагдах бутархай руу шилжүүлэхдээ өөрөөр хэлбэл холимог биш тоо болгохдоо бутархайн хуваарийг нь бүхэл хэсгээр нь үржүүлээд хүртвэрийг нь нэмнэ. Хэрв хангалттай олон жишээ бодож үзүүлвэл энэ ерөнхий дүрмийг сайн ойлгох гэж бодож байна. 2-2-ын 4, 1-ийг нэмээд 5. Бичиж 2-ыг үржих нь 2, нэмэх нь 1. Энэ нь шинээр үүсэх бутархай хүртвэр болно. Харин хуваар нь хിവэрэ байх болно. Иймд 2-5 болно. 2 бүхэл 2-1 нь 2-5-тай тэнцүү байна. Өөр нэг жишээ авъя. 4 бүхэл 3-2. Энэ тэнцүү хуваар нь 3 хിവэрэ байна. Харин хүртвэр нь 3-ыг үржих нь 4, нэмэх нь 2 болно. 3-ыг үржих нь 4, нэмэх нь 2. 3-4-ийн үйлчлэг дарааллын хувьд үржих хүллийг төрүүлж байна. Үнэн дээр энэ аргыг би өмнө нь зааж байсан. 3-4-ийн 12, 2-ыг нэмээд 14. Энэ нь 3-ны 14 болж байна. Дараагийн жишээ. 6 бүхэл 18-ны 17. Бодлого маань жоохон хүндэрч байна. Хуваар нь хിവэрэ байна. Харин хүртвэр нь 18-ыг үржих нь 6, нэмэх нь 17 болно. 6-г үржих нь 18, нэмэх нь 17 болно. 6-г үржих нь 18. 60 дээр нэмэх нь 48 тэнцүү 108. 108 дээр нэмэх нь 17. Үүнийг хуваах нь 18. 108 дээр нэмэх нь 17 тэнцүү 125. Хуваах нь 18. Ингээд 6 бүхэл 18-ны 17 нь 18-ны 125-тай тэнцүү байна. Дараагийн жишээ. Тун удахгүй би нөгөө аргыг нь заах болно. Өөрөөр хэлбэл хэрхэн засагдах бутархайг холимог бутархай болгох аргыг заана. Энэ удаад би танд хэрхэн ажиллах талаар ойлгуулахыг хичээж байна. 2 бүхэл 4-1. За үүнийг шилжүүлье. Энэ тэнцүү 4-ийг үржих нь 2, нэмэх нь 1, хуваах нь 4. 2-4-8, 1-ийг нэмээд 9, 4-ний 9. Одоо үүний баталгааг тайлбарлахыг хичээе. 2 бүхэл 4-1 зурж үзээд юу болохыг харцгаая. Ингийн тулд жигнэмэг ашиглая. Энэ нь 1 жигнэмэгтэй тэнцүүгээ. Ингээ 2 жигнэмэг. Тэгээд нэг бүтэн жигнэмгийг 4 хуваасны 1. Өө яна. Уучлаарай. 4-ний 1. Жигнэмэгний 4-ний 1. Зүг үү? 2 бүхэл 4-1. Энэ одоо бидэнд хэрэггүй. Арилгачээ. Үүнд бодлох хэрэг байхгүй. За жигнэмэгний хэсгээ харъя. 2 жигнэмэг ба бүтэн 1 жигнэмгийн 4-ний 1 байна. Тэгэхээр энд нийтдээ хэдэн 4-ний 1 хэсэг байна вэ? За үүнийг мэдхийн тулд өөр өнгө ашиглая. 2 жигнэмэг тус бүрээ 4 тэнцүү хэсэг хуваая. Одоо нийт хэдэн хэсэг байгааг олж болох уу? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. 9 ширхэг 4-1 байна. Зөв үү? 2 бүхэл 4-1 нь 4-ний 9-тэй тэнцүү юм байна. Ямар ч тооны хувьд ингэж шалгаж болно.
Одоо харин нөгөө аргыг авч үзье. Засагдах бутархайг яаж холимог бутархай болгох вэ? Жишээ нь 5-23. Одоо уруугаар нь хийн. Бутархай хуваар нь хүртүртэй хідэн удаа багтсан байна вэ? Мөн үлдэгдэл нь хэд гарахыг олно? 5 нь 23-т хэдэн удаа багтах вэ? 5 нь 23-т 4 удаа багтана. 4 нь 5-ын 20, үлдэгдэл нь 3. Ингээд 23-ыг 5-д хуваавал 4 бүхэл гарах ба үлдэгдэл нь 3 болно. 4 бүхэл 5-ны 3 гэсэн. Хэрхэн ийснэ эргээд нэг харъя. Хүртүрийг хуваарт нь хуваасан байна. 23-ыг 5-д хуваахад 4 гараад 3 үлдэнэ. 5-ны 23. Тэнцүү 4 бүхэл 5-ны 3 болж байна. Өөр жишээ авъя. 8-ны 17. Холимог бутархайлга. Үнийг та чэйжээр ботсон байх гэж бодож байна. Гэхдээ бодлохгүй байлгах үднээс энд бичиж 8 нь 17-д 2 удаа багтана. 28-ын 16. 17-оос 16-г хасгаад 1 үлдэнэ. Үлдэгдэл нь 1. Иймд 8-ны 17 нь 2 бүхэл 8-ны 1-тэй тэнцүү. Яагаад гэвэл 1 үлдэгдэл гарсан шүү дээ. Одоо үүнийг хэрхэн дүрсэлж төсөөлөхийг тайлбарлаж өгье. 2-ны 5 гэсэн тоог өгсөн байг. 5 ширхэг 2-ны 1 буюу хагас өгсөн гэсэн үг. Пицца ч юм уу жигмэг сонгож авъя. 5 ширхэг тал пицца зурна. Тал пицца. Дахиад нэг тал пицца байсан гээ. Ингээд 2. Энэ бол нэг тал нь. Энэ нөгөө тал нь. 3 тал. 4 тал. Энд тал пицца гэвэл 5 тал. 5 тал пицца болж байна. Энэ хоёр талыг нийлүүлвэл нэг бүтэн болно. Энд мөн нэг бүтэн. Тэгээд нэг тал үлдэж байна. Тийм үү? Ингээд 2 бүтэн ба нэг тал пицца болж байна. Илүү системтэй аргаар хийгээвэл 2 нь 5-д хэд удаа багтах вэ? 2 нь 5-д 2 удаа багтана. Тэр 2-ны нь 2-2-ын 4. 5-аас хасган 4 тэнцүү 1 үлдэнэ. Үлдэгдэл нь 1. Бид үүнийг энд ашигласан. Мэдээж хуваар нь хэвээрээ байгаа. 2-ны 5 тэнцүү 2 бүхэл 2-ны 1 болж байна. Ингээд холимог бутархайг засагдах бутархай болгох мөн засагдах бутархайг холимог бутархай болгох талаар ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар цаашид бид илүү олон дасгал хийх болно. Дасгалаа хийгээд хөвчлөлтөй гараа.